бид 11 төвийг өөрчилж байгаа. 11 төвийг бид нар ийм Монгол цонхтой холбохоор болж байгаа. 7 хоног бүхэн засгийн газрын хуралдаан дээр иргэдтэй холбоотой санал асуудлыг бид нар графикаар гаргаад тэр асуудлыг бид нар засгийн газрын хуралдаанд оруулдаг одоо ийм жишг рүү орж байгаа. Ийм Монгол цонхонд өнөөдөр нэг одоо цонх үйлчлэгэн дээр манай Төв аймгийнхан очиод үйлчлүүлж байгааг би хараад надад талархалтай сайхан байна. Яг тэгэхээр хин нэгэн албан тушаалтан дээр очихгүй та гар утснаасаа үйлчлэг авна гэдэг бол та хүн зурталтай хэзэж учрахгүй та авилгал өгөх шаардлагагүй гэсэн үг. Ийм учраас цаашдаа бид нар энэ цахим цэцгэлтэй холбоотой асуудлыг хийн. Ийм Монголын одоо 2 дахь хувилбар 10 сарын 1-нд ашиглалтанд орно. Хиймэл оюун ухаантай бидний хувьд холбохоор болж байгаа. Жолооны үнэмлэхэд та заавал өөртөө авч явах шаардлагагүй болж байгаа. Та зөвхөн утсан дээр кодоо гаргаад явна. Цахим гарын үсгтэй болно. Та гар утаснасаа дамжуулаад одоо зарим одоо үйлчлэгүүдийг бүгднийг нь одоо төрөөс авах боломжтой. Цаашдаа тэрвэл нотариотоор ч очих шаардлагагүй. Төв аймгаас Улаанбаатар хот руу зайлшгүй авах шаардлагагүй байх ийм зүйлийн шинжилэл рүү явна.